Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшигт төсөв нас гэдэг номны эрүүл мэнд гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд эрүүл мэнд гэдэг сэдв нь болохоор хүн болгоны одоо ингэж эргэтнээр хамгийн ингэж байнга одоо юмд хурж явдаг эргэтэн бол мэдээж гар штэ. Тийм учраас гараа бол өдөр гэртээ орж ирсэн тул тогтмол угааж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар одоо ингээл гарч дандаа бохир юм хүрдэг. Тийм учраас одоо ингээ гаранда чи ингээ гэртээ орж ирээд хоол моолоо идэх болохоор ингээд иддэг штэ. Тэгтээ ингээд гарныхаа нэг бактерийг аваад одоо ингээд гараа угаагс юу болох вэ гэхээр тэгээд ингээд гарнаас одоо ингээд одоо ингээд чи ингээд гараараа юм барьж иддэг штэ. Тийм юмнууд барьж идээл тэгэл ингээд гараараа ингээд барайл гараа долоод ч юм уу те. Тэгэл ерөөс гараа угаагүй одоо энэ хэр нэм бактери чи ингээд гидс рүү ч ордог. Тэгээ гидс рүү орохоор яадаг вэ гэхээр гидс бол одоо ингээд хүний ингээд бүхэл биеийн ингээд яснуудыг одоо ингээд тижээж идэг эрхтэн баггүй юу. Тэгэхээр одоо гидс рүүгээ эрүүл хоол оруулвал эрүүл бие чинь ингээд эрүүл чирэгжиж харин улам одоо ингээд чи сайн ястай болно гэсэн үг. Харин ингээл буруу хоол идээл тэг ингээл гарных одоо ингээл зовн нэм бактерийг одоо ингээд ходоод руугаа ингээд санамсаргүй байдлаар хамаагүй ингээд оруулах юм бол алдаар өсөн ч оруулах юм бол ингээд яс чинь ингээл улам сул дор болол чи амар их хурдан уурладаг болно, амар ядардаг болно. Тийм учраас одоо гараа ингээд тогтмол угааж явах хэрэгтэй. Тэгэхээр дараагийн хэлэх зүйл болохоор шүд байгаа. Шүд бол ингэж хамаг юмыг зажилж идэг учраас байнга одоо ингэж юмыг одоо ингэж бүхлээр нь ингэж залхихад амар хэцүү байдаг штэ. Тийм учраас ер нь залхихад амар хэцүү чаддгүй штэ бид нар. Тийм учраас маш сайн зажилж явах хэрэгтэй. Зажилахад одоо энэ араанууд амар сайн хэрэгтэй байдаг. Тийм учраас ерөөсөө араагаа ингэж цоолж яаж болохгүй юм бэлээ. Тэгээд тийм учраас шүдээ маш сайн угаах хэрэгтэй. Тэгээд шүдээ өглөө орой өдөр болгон удаа угааж явах хэрэгтэй. Тэгээд одоо ингэж өдөр болгон одоо ингэж угаах юм бол ерөөсөө шүд чи ингэж эмчтэр бол ер нь очиж эмчийн тэр үрмээг бол мэдрэхгүй гэсэн үг. Тийм учраас чи одоо яг миний бичлэгийг үзснээс хойшоо битгий одоо өдрөө тасалтууж одоо ингэж өдөр болгон ингэж шүдээ угаагаараа гэж зөвлөе. Тэгээд шүдээ эрүүл ах юм бол одоо шүдээ эрүүл ах юм бол чи ингэж эрүүл одоо ингэж сайн зажилж хоолоо одоо оруулах гидс рүүгээ оруулах учраас ер нь шүд чинь хамгийн түрүүнд эрүүл авах хэрэгтэй. Тэгээд өдөрт одоо нэг аях тараг эсвэл нэг аях сүү тэгээд атга ааруул эсвэл хидэх хэрчим одоо бяцлаг идэж явах хэрэгтэй шүү гэдгийг нэмж сануулъя. Тэгээд нэмээд нэрээ хэлэхэд одоо 100 бишээ ингээд чи гэртээ орохдоо гэртээ ингээл байхдаа битгий ерөөсөө хөл нөцгөн байгаарай. Хөл нөцгөн байх юм бол ингээд хөл доороос ч бас ингэж мэдэрдэг. Тэгээд ерөөсөө ингээд юу чинь ингээд доктортой байж чаддаггүй. Ингээд чи ингээд доктортой байж чадахгүй ингээд хөлжин ингээд даараад. Тэгээд ерөөсөө хоол одоо идэхдээ дандаа халуун бүлэнийг идэж байгаарай. Тэгэхгүй одоо ингээд хэд хүүтнийг идэх юм бол ингээд ерөөсөө ингээд хүн тэрийг нь ингээд одоо бүлээн болгож ингэж идэх гэж ерөөсөө чиний ингээ хамаг энерги чинь ингээ зарцуулагдчихдаг. Тийм учраас яг хэд халууныг уус идэж чаддаггүй шүү дээ. Тийм учраас яг халуун бүлээнийг идээрэй гэж хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.